Сайн байцгаана уу эрхэм хүн төлөвчтэй та бүхэн тарган давтай сайхан намарч цааж байна уу? Монгол Улс хөтөлбөрийн маань нэгэн шинэ дугаар эхэлж байна эрхэм хүн төлөвчтэй. Бидний төрөлхийн яндагийн дугаарыг одоо Өвөрхангай аймгийн өвлөн тээгчдийн тухай, тэнд үлдэж хоцорсон соёлын биет болоод биет бус гайхамшигт үүдийн тухайд үзүүлж өгүүлэхээр бэлтгэж байна. Бид нэвтрүүлгийн зочин хойморт Өвөрхангай аймгийн соёл урлагийн газрын соёл урлагийн хэлтсийн дарга, соёл судлаач докторант Пүрвэл хамыг урьж ирүүлээд байна. Танд энэ өдрийн мэндийг айлтгая. Сайхан намарч байна уу? Тэгэхээр Монгол Улсын 21 өнөөгийн 21 аймаг болгон соёл түүхийн өөр өөрийн онцлогтой, баялагтай, сан хөмрөгтэй. Тэгэхээр та бүхэн маань ер нь соёлын өв хөгжлийн дархлаа гэсэн одоо ийм төсөл хөтөлбөр гэдэг юм уу? Одоо шинэ санал санаачлагыг хэрэгжүүлээд явж байгаа юм байна шүү дээ. Энэ онцлогоос л эхлээд хоёулаа хөөрнө. За баярлалаа. За бид одоо манай Монгол улсын бүх улс одоо бүх ертөнцийн үндэстнүүд угсаатны бүлгүүдийг өв соёлыг хадгалж хамгаалах зорилго нэгтнүүдийнхээ ижлэр өв соёлоо хайрлаж хамгаалах, уламжлан авч үлдэх, өвлүүлэн үлдээх энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тэгээд 2020 оныг соёлын дархлааг дэмжих жил болгож зарлая гээд 2019 оныхоо 10 сард соёлын өв хөгжлийн дархлаа юм гэсэн чуулганыг зохион байгуулсан. За мөн өвлөн уламжлагч нараа Өвөрхангай аймагт бол одоо 5 ай савыг одоо 7 ай болгоод нэмэгдүүлсэн тийм шийдвэр гарсан. Юуны сайдын тушаалаар 7 ай савын 18 төлөөллөн Өвөрхангай аймгийн шилдэг өвлөн уламжлагч гэж одоо бид энэ нутаг орондоо зарлаад энэ өвлөн уламжлагч мөн соёлын ажилтнуудаа ураад ингээд нэг мөн шашны одоо хамбал амнар шанхын баруун хүрээ 10 гандан монцгөлын хэдийн хамбал амнараа ураад бид нэр цаашдаа бит бус өвийг яаж уламжлуулан авч үлдэх вэ? Бит бус өв хамгийн эмзэг төвшөнд байгаа. Яг тэгвэл тухайн хүнд л байдаг. Уламжилж авахгүй бол өвлөхгүй бол ингээд боломжгүй. Тий, боломжгүй. Тийм учраас энэ үеийг яаж уламжлуулах вэ гэдэг талаар хэлцээд 12-ын тунхаглал гэдэг. Ийм баримт бичиг гаргасан. Тэгэхээр эндээс гарч байгаа үр дүн юу байна? Нэн төр одоо жишээ нь одоо хөгжлийн дархлаа гэж юугаа хэлээд байна. Энийг яаж хамгаалахаар шийдвэ? Эхний хадгамууд юу байна? Хамгаална гэхээр бид нэг юмыг ойлгох хэрэгтэй. Хамгаалах, соёлыг хамгаалах гэхээр нэг хайрцагт оруулаад юунаас эсвэл хинээс хамгаалах гэдэг нь тий. Тэгэхээр хав дарахын нэр юу эсвэл биш үү гэдэг. Гэтэл өв маань өөрөө цогц сурталчлах, судлах, үн цэнийг ойлгох, тэгээд шууд хамгаалах, эрсдлээс хамгаалах. Юунаас гэдэг нь байглаас, хинээс гэдэг нь бид нар ч өөрсдөө тэр хамгаалах үйл ажиллагаа хийн, эргээд тэр хүмүүсээс хамгаална гэхээр чинь өөрсдийн ард түмнийх нэмийг өөртөөс нь хамгаалах гэсэн юм шиг болчиход байна. Тэгэхээр тэр өвлөн уламжлагч нартайгаа ард түмэнтэйгээ цуг хамгаалах гэсэн ойлголтыг илүү түлхүү оруулъя. Тэгэд энэ жилдээ болохоор соёлын гэрүүлэх ажлыг түлхүү хийгээд бид нэр соёлын хөгжлийн дархлаа гэд манай тэр Монгол Хөмийн холбооны гүйцэтгэх сахирал хос баяр хөөмиж санаачлаад цахим удас нээсэн үүндээ бид нэр үйл ажиллагаа явуулсан. Нэг 2-3 сарын арга хэмжээ зохион байгуулад 300 дагагчтай байсан цахим удас маань одоо 20,000 гарцсан явж байгаа. За энэ дээрээ бид нэр одоо суманд байгаа өв соёлоо сурталчлах цахим өдрөлөг зохион байгуулсан. Жанцан наруугаа ураад, ичээ хорлоогоо ураад, за мөн өвлөн уламжлагч нар гүндэг маага энэ айрны соёлыг ЮНЕСКОд бүртгүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гүндэг маагаа ураад сурталчлах энэ өв соёл маань бидний нэг хэсэг та бүхэн бид хамтдаа өвлөн уламжлах ёстой юм. Тэгжээж энэ дархлаа маань болох юм байна гэдэг агуулгадоор сургамж төвлөлөг зохио гэсэн уралдаан зохиогч гэсэн уралдаан зохион байгуулад би тэд сүүл рүүгээ 500 гаруй бүтээлтэй болсон. Тэгээд төв халахад бас чухал авч үлдэх ёстой өв бол өндөр гэгээний одоо сургууль дэгийн хийцийн өвийг уламжлуулах ёстой ард түмэн тийм ээ. Энэ зөвхөн борхон нөгөө цагаан агоондар ихэд бод суурах гэдэг чинь гайхалтай давтагдчихгүй хэсэг юм л шүү дээ тийм ээ. Тэр дэг сургууль өөрөө. Тэр дэг сургуулийг хөгжүүлэх. Өндөр гэгээний соёлын өв уламжлагч гээд уралдааныг зураач Чулуунбаатар зураачтай хамтарч санаачлаад тэгээд дэмжигч байгууллага нь Монголын урчуудын эвлэл соёл урлагийн газар, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар хамтраад цахим уралдаан зохион байгуулсан. 6 чиглэлээр заатар, уран тархан, сэлбэр,
уран зураг одоо хадгалагдж ирсэн өв. Одоо танд хадгалагдж ирсэн хөөрг өв. За мөн арьс болон эсгийн урлал гэд ингээд ийм 6 төрлөөр шалгаруултыг хийгээд өндөр гэгээний соёлын уламжлагч гэд шилдэг бүтээлийн эзнэр өндөр гэгээний бүтээсэн янжин лам гангар шаазангаар хатхуу урлаач маань гангар шаазангаар урлаад түүний гангар шаазангаар урлаад тэр захиалга өгөөд ингээд гартуулсан. Тэгээд энэ уралдаанд маань 100 гаруй бүтээл оролцсон л да. 2 сарын тус захимдал тавиад байгаа юм. За энэ одоо ийм сайхан хөөргийг энэ хүн бүтээжээ. Энэ хөөргний чулууг нь богд сумаас авч гэд ингээд тайлбартай. Тэгэл тэрийг л ард түмэн үзээл. Тэгээд тэндээс шалгаруулад 900 сумын нутагт өндөр гэгээний мэлмигээс нутагт энэ шагналаа бид гартуулсан. За би соёлын хувьд яаж эзтэй болгож байна? Би тус соёлын хувийг яаж эзэн хамаарагчтай болгож байна уу? Чухал юм хийж байгаа гэсэн шүү дээ. За соёлын бит төв буюу соёлын үеийг үл хөдлөх бит бус гэж авч үздэг тийм ээ. За энэ бол тогтолцоогоор тэр нутагтаа байж ээж өв маань орших юм байна. Тус нь хамгаалахад тавьчихдаг манайхан. За энэ үл хөдлөх байна. Энэ манад хамаагүй тэр бит тусыг сурчлахыг хэн сайн үлэн уламжлаа тэрэн дээр л очих юм гэдэг үгүй юм. Өглөө цайгаан дээжилж байгаа гэрийн эзэгтэй гараад тэр тахилах туул руу аав ээжийн сайхан буян орсон тахилах туул сүүгөр тахилах туул маань үл хөдлөх хөв шүү дээ. Тэгээд цайныхаа дээжиг өрхтөө ерөөл хэлнэ. Цайны ерөөл гэж бас байдаг гэж юм. Тэр бурхандаа энэ болохоор бит бус өв. Орж ирээд одоо цайныхаа дээжийг одоо уламжилж ирсэн мөнгөн аягандаа барихаар энэ хөдлөх хөв байхгүй юу. Ингээд эн чинь зохицоорон байж уламжлагдах ёстой юмыг тус нь судлах гэж тус нь үйлэх гэж ингээд тавиад салгаж аваад байхаар эн чинь болох юм биш юм аа. 2014 онд 13 оноос эхлэж бид нэр энэ одоо нутгийн ойролцоо байгаа иргэдэд тэр үеийг л хариуцуулсан. Мессеж нь бол их ингээ ойлгомжтой. Энэ бол таны хамгаалах зүйл гээд. Тэрнээс шүүш бол одоо Улаанбаатарт байгаа яамны мэрэгчлэн, аймгийн төвд байгаа ганц мэрэгчлэн хараад гүйцэхгүй. Соёлын өв болохоор тухайн улс үндэстний оршин тогтох үндэс хийгээд тусгаар татналын бэлэг тэмдэг. Тэгээд дархлаа. Дархлаа. Тэгээд нутгаан сахиад буурин дээр байгаа юм. Дарин шиг дагаад нүүчээгүй. Та болохоор энэ соёлын өвийг хамгаалж байгаа учраас Монгол улсынхаа бэлэг тэмдгийг хамгаалж байгаа учраас та сахигч юм, тусгаар татналаа хамгаалагч юм. Тийм учраас та соёлын өвийг сахин хамгаалагч юм гэж зөрүүдэлж нэрлээд одоо бол соёлын өвийг хамгаалах хуулинд гэрээт харуулын тэр соёлын өвийн заалтыг бид ингэж хэрэгжүүлж байгаа гэсэн. Аймгийн хэмжээнд 400 иргэн байдаг. 400 соёлын ажилтнтай буюу соёлын өв хамгаалагчтай байх нь. Тэр иргэндээ жилд 100 мянган төгрөгийн урамшуул өгдөг нэг иргэнд. Тэр хүмүүсийн хамгаалах гэсэн сэтгэл нь хамгийн чухал. Энэ бол хамгийн том дархлаа. Өөрт нь итгэл үзүүлэхтэй зэрэг зүгээр судалгааны явцад ингээ харахаар бид зүгээр тэр эх орноо гэсэн сэтгэл одоо нэг харамчийнхан гээд хошин шогдоор гардаг шиг тэр хармын сэтгэл энэ одоо буган чулуу энэ манай нутгийн юм гэдэг ийм юм байдгийг л сэргээгээд өчөж байгаа юм байна. Тэгээд аймгийн хэмжээнд дээр 40 сая төгрөгийн урамшууллыг орон нутгийн удирдлагууд маань шийдэж өгсөн. 6 жилийн турш өгч нь одоо орон нутгийн төсвөөс 240 сая төгрөгийг зарцуулсан байна. Ингэснээрээ тэр одоо далд байсан хулгай ил гарч ирсэн. Мэдээлж байгаа юм. 2015 онд манай соёлын өвийн үндэсний төв маш чухал тооллого зохион байгуулсан. Соёлын өвөө үл хөдлөхөнд тоолсон. Тэгээд манай өв хамгаалагч нараар энэ улхтан зэрэг дугуй хүрээтэй хэрэгсүр энэ Монголын үеийн буш. Энэ хүнөг үеийн буш байна гэж ер нь бараг танина тий. За энэ болохоор зүгээр тахилын онгон байна. Энэ болохоор буган чулуу байна гэд ингээд ийм боловсралтай болж байгаа юм. Археологчийн анхны мэдлэг сууж штэ. Тэр цагаан толгой үзээд хийж. Тэгээд энэ тооллогоор бас сам гарав гэдэг мундаг археологч залуу байдаг. Тэр залуугаа дагуулж аваад өөрсдөө суралцж байгаа юм. Бид нар ч бас мэдэхгүй археологийн. Одоо археологч явснараа дараа нь бас тантал судалгаа явуулж байгаа юм. За энэ ингээд тодорхойлоод явчихна. Тэгээд дараа нь археологийн хүрээлэнтэй очир археологчтой ажлын хэсэг яваад эртний түргийн бичээс олсон за мөн эртний түргийн бичээс мөн бас уйгурын үеийн хот усгын тойр дөрвөлж гэж нэрлэдэг тэр зүйлүүдийг олсон. Нилээ мөн бас төмөрлөгийн үйлдвэрлэлийн улмар олсон. Энийг эрдэмтэн шинжилгээний эрэлтэнд оруулсан. За мөн аврам хамгаалах ажлыг хийж байгаа юм. Энэ одоо тэр танаа зарим одоо малчид тэр идэвхтнүүд одоо
түүх археологийн чиглэлээр одоо анхны мэдгэдэгхүүнтэй боллоо гэж ярьж байна тийм ээ. Тэгэхээр энэ одоо шинэ хадны зургийг л одоо зүгээр л хүм одоо харахтаа зүгээр ингээл замбрааг сараацсан юм шиг байгаа боловч тэрний цаана нарийн утга учир байдаг. Бүр шүн шиг нь оршиж байдаг гэдгийг хүмүүс хэрэг сайн ойлгож байна. Хадны сэлмэл зурагт тухайн утга, агуулга, сакрал шинж байна гэдгийг манай соёл судлалын эрдэмтэн Ч Болдбаатар доктор маань диссертацаараа хамгаалаад энийг гаргаад тавьчихсан. Сакрал гэдэг маань шидийн гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол тэр Египетийн пирамидэд нууцлаг кодод байдаг тийм ээ. Тэрүүн шиг код оршиж байна. Тухайн үеийн балар эртний хүний оюун сэтгэлгээ орчин үеийн ихтэй баг ижилхэн байсан. Зөвхөн тэр зүнлэг тал нь илүү байсан. Давууч байж магадгүй. Тий, давууч байж магадгүй. Яг одоо ингээд үнэрлээд бороо орхон ч юм уу. За эсвэл одоо яг энэ ойр хавьд ан гөрөөс байна гэдгийг мэддэг тэр зүнлэг байдал нь илүү байсан болохоос яг ижилхэн байсан гэд. Бараг шид оршиж байсан гэж байна шүү дээ. Тэгээд хадны сэлмэл зураг маань өөрөө утга агуулснараа бит бус үеийн айсаа энд оршиж байгаа юм. За энэ зураг болохтан зэрэг та бүхэн харж байгаа бах ер нь Монголд алдартай хадны сэлмэл зураг байх гэж бодож байгаа бах тий. Би одоо нэг хараад нөгөө ховдын үеийн аршин хадны ийм одоо 3D зураг л гэж үзээд байна шүү дээ. За тий тэрэн дээр бас байдаг зураг байна. За манай бас Өөр Хангаан аймгийн Богд сумын нутагт Твшин хадны зураг гэдэг улсын хамгаалтын зэрэгтэй бас мундаг зураг байдаг. Энэ болохтан зэрэг манай Өөр Хангаан аймгийн Хайрхан далайн сумын 5 толгой гэдэг газрын манай одоо ээжийн нутгийн зураг байгаамаа. Энийг ингээд одоо өөрийнхөө өмсгөл зүүсгэн энэ чи хүн чи өөрөө тэр аура бие мэтээ ингээд байдаг гэсэн шүү дээ. Тэрэндээ ингээд шингээгээд явахаар ямар ч байсан гоё үеиг санагдаад байгаа юм. Үеиг санагдана магадгүй одоо дээдсийн сүлд өршөөн магадгүй аюулаас илүү зүйлээс зайлуулдаг гэхийг одоо үгүйсэх арга байхгүй шүү дээ тийм ээ. Тий. Тэгэхээр ийм гайхалтай зүйл байна. Соёлын үйлдвэрлэгч одоо баг ийм рүү орохыг л хэлээд байгаа юм л да. Жишээ нь одоо Франц Ласкавын хадны зургийг дэлхийд хосхгүй ганц хааж байхгүй л хажууд нь зүгээр копиг нь усгачаал яг л одоо төм зүүлж очдог гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо төрс нутгийнхаа юм ингээд бие даавал явж яхад магадгүй соёлын их том реклам дуудлагч байж магадгүй. Өөр Хангаан аймагт бол 138 төрлийн 263 өвлөн уламжлагч бүртгэл мэдээллийн санданд бүртгэгдсэн байна. Энэ нутгийн онцлогтой өвийг зохицоор нь маш болгоомжтой хандах хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо ардын урлагийн их 2 дугаар наадмыг бас зөв явуулсан. ЮНЕСКОгийн бит бус үеийн тэр шалгуурч ч гэсэндээ ардын урлагийн наадмыг явуулахаар яг тэр уламжилж байгаа газар дээр нь л явуулдаг. Цаашлаад ингээд бодоод үзэхтэй зэрэг хөдөө үл хүн алга. Хөдөө маш цөөхөн байна. Тэгээд зөрч байна. Захаасаа. Тэгэхээр тэр нүүдлийн соёлын өвийг чинь хэн тэндээ уламжлуулах гэдэг юм. Тийм учраас бид нар хотынхан маань ерөөсөө нэг тийм аялал жуулчлаар л очоод ингээд тийм зугаалчлаад тэрийгэ пэстээр тавиад байна. Энэ жил болохтан зэрэг пэсээс ингээ харахаар морь хунсан ерөөс харагдсангүй. Тэгэхээр энэ хөдөөний мал малж байгаа ахуй соёл энэ уламжлал зам үйл чинь үлдэхэд бол хэцүү болчиход байгаа байхгүй яах юм бүл байхгүй аав нь адуунтай яваад за ах нь болохтаа зэрэг юу унах татан тийм ээ за нөгөө хүргэн болохоор эрэлдээ явна ингээд хамт шимж хийдэг болохнаас ганцхан аав үлдчихэд байгаа бусдууд нь сургууль соёл гээд энэ даяаршил руу ирчээд байгаа тийм ээ тэгэхээр тэр хүн одоо адуунтай явж цаг алдалгүйгээр хятад мотоциклээр хониндоо явчихад байгаа байхгүй юу тэгэхээр энийг одоо манай одоо яг төв суурьшмал соёл иргэншлийн төлөө явж байгаа. Одоо энд амьдарч ажиллаж байгаа иргэд маань заман аймгийн төвч ялгаагүй бас сумч ялгаагүй шүү дээ. Ер нь хөдөөрөөгөө бас илүү тийм одоо хөдөөмсөг байж бүр зарим нь бодлогоор жигсэн болоо явуулсан. Тий, одоо өвөл их урт амраад байгаа гэж байгаа шүү дээ. Өвөл амрахаар болж байгааг хэлж байгаа тийм ээ. Магадгүй тийм одоо хөдөөнийхэндээ очоод туслаатахад илүү өөрөө юм мэднэ. Маш чухал асуудал байгаа. Манай үзэгчдүүд бол бүгдээрээ ярахаа ухаантай юм чинь тусах олон зүйл мэдсэн байх гэж ойлгож байгаа. Хөдөөнөд маань бидний зүгээрээсээ тэг тусмаа хөдөө ажиллаж амьдардаг соёл судлаачид маань, сэхэднүүд маань тэндээ байгаасаа л гэж бодож байна. Та бол одоо жишээ нь би таныг бас ингэж болж байлаа. Одоо энэ докторын зэрэг хамгаалчаад тэгээд Улаанбаатарт нэг том эрдэмт юм уу эсвэл том дарга болоо явчих юм даа гэж үзсэн. Та үгүй ээ. Би тэндээ байна гэж хэллээ. Үнэхээр эрдэмтэнч ба докторч ба академичч ба тэндээ байж тэр соёлын үндсэн өв дээрэн ажиллаж ихийн хөвөлс бүтээж Монголынхон өв соёлыг энэ сая 500 хавтгаар өргөжих гэж бид дэлгэрүүлэх үйлстэй ихийн хэмжилт одоо сая гэж бодож байна. Таны эрдмийн мөр цагаан байх болтгоо ажил амьдралд нь одоо өөдрөгөөд тэгш байх болтгоо гэж яриагод нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарын
оршил хэсгийг жаргая. Танд баярлалаа. Өв дээдсийн минь өв соёл үн мөнхөд орших болтугай гэсэн өрөөл тавья. Тэрээрээ бат сайхан орших болтугай. За ингээд манай нэвтрүүлгийн дараагийн булан ихтэх гэж байна даа үзэгчтэй. Баярлалаа. За баярлалаа. Өв соёл хөтөлбөр өргөлжиж байна. Ирэх юмд үзэгчтэй. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт соёл судлаач Парулан маань оролцож өөрийн нутагт өрнөж байгаа соёлын биет болоод биет бүсовийн ололт амжилтууд барьж байгаа бодлогын тухайд дэлгэрэнгүй сайхан ярьсныг үзэгч та бүхэн яриа хорооноос нь сайтар ойлгож авсан байхаа гэж бодож байна. Энэний үргэлжлэл болгоод одоо Монголын Леонардо да Винчи гэж хийж болох уран баримт, уран хөөмлийн алдартай том уран бүтээлч Ангадугаар богд өндөр гэгээн зан узрын дэг сургуулиас амжилттай суралцж яваа нэгэн өөрөнгөө нутгийн уран дархантай хийсэн сурвалжлах ярилцлагыг та бүхэнд төлөвлөх гэж байна. Язгуурын таван буддаа за цагаан ногоон дээрх бод суурга тэргүүтэн энэ зэсхөөмөл бүтээлүүд нь дэлхийн дахны дүрслэх урлагийн гайхамшигт өөрөөр хэдийн тодорсон болохыг үзэгч та бүхэн бүгдээрээ мэднэ. Энэхүү дэг сургуулийн үргэлжлэлийг хэрхэн одоогийн хойч үеийн авч явах тухайд бүгдээрээ үзэж сонирхцгоё үзэгчтэй. Өндөр гэгээн зан узрын дэлхий дахнаа гайхагдсан бүтээлүүдийг урлсан бэлэг авьяас, ур ухаан болон тэг зургийн арга, хөөмөл, цутгамал, шуумал, уран хатгамал, зээгт наамлаас эхлэн төв халахын уртын дуу, морин хуур, хөөми, сийлбэр, уянгийн ирээлэгт цоохорлох урлал нь өвөр хангайн үнийг их өв билээ. Энэхүү нандин өвийг өвлөн тээгчдийг тодруулах Өвөрхангай аймгийн биет бус өвийг өвлөн уламжлагчдыг шалгаруулах уралдаанд 18 хүн шилдэг өвлөн уламжлагч болсон байна. Тэдний дундаас цутгуур хөөмлийн төрөлд уран дархан инх төр шалгарч өндөр гэгээний соёлын өв уламжлагч болжээ. За миний үзэж танилцж байгаа энэ бүтээлийн эзнийг бол уран дархан гүрсдийн инх төр гэдэг. Тэгэхээр инх төр маань бол дөрвөн үеийн заламжиж явж байгаа уран дархан тийм ээ. Тэр утгаараа бас их сонирхолтой байна. Монгол хүн бүхэн соёлын өвийг тээгч гэдэг бол тэр үний юмаа гэдгийг баталж байгаа дөрөвдөх үеийн уран дархан инхтер. Саяхан инхтер маань өндөр гэгээний соёлын өвийг уламжлагч гэсэн тэр гэрчилгээний тэр эзэн болсон. Яг энэ ямар утга учиртай үйл вэ? Урангай аймгаас зохион байгуулсан тийм нэг жилийн хугацаанд энэ онлайнаар тийм өндөр гэгэний үеийг уламжлагч гэсэн тийм уралдаан зарлаад тэгээ 6 тийм номинацид шалгаруулад тэрний дархны төрөлд нь миний хийсэн ногоон дэр бүтээл маань тэргүүн баярыг авсаа. Тэгээд 4 жилийн өмнөөс хийгдсэн бүтээл байгаа. Ерөнхийдөө энэ өндөр гэгэний зан узрын хийсэн энэ бурхтуудын гайхамшигаас бид нар баян суралцж явдаг. Тэрийг бас нэг чадлынхаа хэмжээгээр бас нэг хийгээд бас хооч үе нэг дарчууд орчуудад бас үлдээх тийм сайхан санаа өрнөж явдаг юм уу гэдэг. Гайхамшиг нь юунд байдаг учраас та энийг уламжлах гэж бодож байна вэ? Дэлхийд танигдсан өндөр гэгэний тэгж аяг бүтэр форум гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Бид нар тэрнээс энэ Монгол түмэн маань суралц орчууд маань мөнхөд суралцж явдаг. Судлаад хэдэн жил болсон юм? Би ч 30 хэдэн жил болж байна. Төрслөлийн номдор бол Орсноос ахуулаад өндөр гэгэний энэ чөлтөнгөө хийсэн сайхан 5 номноос ингээл суралцаал энэ Монголын орчуудад маш сайхан тийм өв соёлыг тийсэн сайхан ном байдаг. Өндөр гэгэний тэр тэг химийн тэр хийцээр тэр жаягаар тэр зургилж хийсэн анхны бүтээл ер нь хизээ хийгээд юу байв? Анхны хийсэн бүтээл маань очирван гэдэг бүтээл байгаа. Тэрийг яг өндөр гэгээнийхээ тэгээр анх энэ Шанхай хэд нэг очирван залгаж ирсэн очирван алхуулчод олдохгүй. Тэгээд тэндээс манай найз маань энд сайхан тийм өв байсан маань олгуулчлаа. Бид нар бас нэг цааныхаа сүүг өргөдөг байсан тэр орон зай маань усмулчлаа. Тэгээд өндөр гэгээнийхээ тэгж аягаар анхны тэр очирван хийж тэр Шанхай хэд залж ийсэн 36 см өндөртэй тийм хүрлээр цутгаа тэгээ алтаар шарж тэгж залж ийсэн тийм орхон байт. Өндөр гэгээнийхээ тэр өв соёлоос байнга суралцж явсны тэр ач уянаар ч юм уу хийсэн бүтээлээ хараад дуусчлаа гэж хараад сууж явах шиг сайхан юм байхгүй. Гэхдээ тэр өндөр гэгээний тэр агуус тийм өндөр
хөрсөн тэр орон зайд л яаж хөрөх вэ? Судлаачид бол ингээл хараад л шүү дээ хоёр ижлэгийн бурхан байхад за энэ бол өндөр гэгээнийх байна. Энэ бол дуураймал байна гэж ялгадаг байхгүй юу? Тэг бид энгийн хүмүүс харахад тэр ялгахдаггүй. Айгүй адилхан байна гэж харагдахаар. Тэгэхээр тэр их нарийн нууц нь өндөр гэгээний тэр бүтээлийн нууц юу юм бэ? Та судлаад үзэхээр өндөр гэгээний одоо яг төгсгийсэндээ л байгаа ерөөс. Юмыг одоо бүр хаанаас нь яаж шарсан тэр нь одоо яг одоо ногоон дэрхийг харахад бол тэр гайхамшигтайгаар тэр хүний пропорц хэмжээгээд гаргасан. Тэр дотоод мөн чанарыг гаргасан. Тэрэндээ одоо агуу нууц нь байдаг. Тэгээ тэрнтэй ижлэхэн хийнэгд бол хэцүү шүү дээ. Тэрний дотоод тэр мөн чанарыг тэгээ тэр гадна талын тэр нөгөө пропорц хэмжээ тэгээ тэр тэгж ягийг одоо ингэж төгс гаргана гэдэг бол одоо үнч хэцүү дээ. Дархан хүний бүтээл нь нэр хүндийнх нь илэрхийлэл болдог. Энх төрийн хувьд ногоон дарих бурхныг өндөр гэгээний тэгж аягаар бүтээсэн нь түүний ямархан уран дархан бурхан урлаачуулахыг харуулж байна. Бурханы бүтээл дахин давтагдашгүй төдийгүй дахин засварлах аргагүй байдаг тул ногоон дарих бүтээл нь ч бас өөр хэн нэгэн давтан хийх боломжгүй дахин шинжлэх аргагүй өвөрмөц бүтээл болжээ. Өндөр өвгөн гэрийн модод хэрэг, зуух, тулга гээд ахын хэрэглэнээсээ эхлээд ахин давтагдашгүй бүтээлийг уралдаг уран дархчул байсан нь инх төрдөж бас удамшсан хэрэг. Дөрвөн үеийн дээдсэн өөрийн багшаан хэмээн биширч явдаг инх төр дархан Монгол дархны бүтээлд шид оруулж өгдөг хэмээн ярилцдаг 6 дахь мэдрэхүүгэн шингэн байж энэхүү чимэглүүр нарийн ажиллагаатай бурхныг маш удаан хугацаанд хийж бүтээжээ. Та сая одоо уралдаад төрүүлсэн тэр ногоон дарихээ хийж байхдаа тэр гайхамшигыг яг ингээд яаж мэдэрч вэ? Хийхэд хэр мэдрэгдэж гэсэн дархан хүндмаа. Ер нь урд нь одоо ногоон дарихыг одоо бас жижигээр одоо ингэж одоо манай төрслөрлөгийн нулимсгуулын багш нар авчирж байгаад хийдэг байсан. Хийж үзчихсэн. Тэгээ тэрэнд бол одоо төгс хийжсэн хөвөрчлээ гэсэн тийм сэтгэл надад төрж байгаагүй. Тэгээд байнгын тэрэнд гайхамшигыг одоо мэдрэх тусмаа юм чинь цаашаа улам л одоо ингээ хийх дур сонирхол одоо төрөөд байдаг байхгүй. Тэр нөгөө хүний биетээ зүүрлээд үзэхэд бол маш нарийн тэр тэрийг бол хийгдэхэд тэр мэдрэгдэх. Мэдрэгдэнэ. Яг хийгээд ингээ явж байхад бол тэр одоо тэр пропорцтой тэр форм бол одоо гайхамшигтай мэдрэгддэг байхгүй. Гэхдээ яаж одоо ингэж одоо мэдэрдэг байна гэдэг өдөрч одоо хүртэл гайхал явж байдаг. Энэ мань бас нэг чухал нууц нь бол Монгол дархны аргаар цутгуураар тэгээд тэр хэвээр хийдэг гэж байна. Та бүхэн бол яг тэр тэгж игээр. Одоо тэр Монгол дархан тэр цутгуур болоод хийгдэж байна. Хийгдэж байна. Одоо яг тэр нэг хэсэг одоо манайхан ч бас нэг яг тэрнээс өндөрөөд өндөр гэгээнийхэн тэр сайхан уламжлалыг одоо бас нэг жоохон орхидуулсан тийм тал байна. Одоо бол яг тэр судлаад тэр өндөр гэгээний тэгж аягаар одоо нөгөө байгалийн шавраараа одоо нөгөө хэдмээ бариад Монгол дархныхаа тэр Монгол цутгуурын аргаар одоо ингээд бас оролдож цутгаж байна одоо. Ер нь бол та бол бас соёлын өв тээгч хүн шүү дээ. Тэр утгаараа танай гэр бүл соёл хичнээн хүн соёлын өвийг тээгч гэж явдаг юм бэ. Одоо хідэн үеэрээ энийг хийж байна вэ гэдэг. Манай ээжийн талуудаа их тийм сайхан орон удам хүмүүс их байдаг. Одоо энэ бидний одоо мэддгээр бол одоо энэ Сүхбаатарын гүшөө, энэ Чоосонгийн гүшөө өдрийг хийсэн Чөмбөл гэдэг хүн бол манай эмигийн төрсөн ах нь байгаа манай ээж. Тэгээ тэрний ах нь одоо Шарав гэж одоо бас мундаг тийм орон одоо Эрдэнэцэн үеийн тэр том бурхтуудыг тэр шуумлаар ингээ хийж тэнд залж тавьсан тийм сайхан гайхамшигтай орон байдаг. Тэр хоёрын дээдлэлд одоо Шараа гэдэг хүн бас урагшаага дотор одоо залгадж оюун торгон одоо орон хатгамлын дөрөлд одоо бас явж хатгамлах тагчсэн тийм хүн байд юм лээ. Өөргөнгачуудын бараг нэг шүтэн болвол одоо энэ модны зохицолбор гэж байдаг шүү дээ. Энд таны нэр их холбоотой.
хийсэн одоо энэ юмнууд нь бол одоо бүтээлүүд нь бол миний бүтээлүүд байгаа. Ерөнхийдөө нөгөө улсын наадамд 4-өөс дээш төрүүлсэн морины баримлууд гэдэг ингээд тэр чинь бас нэг төрүүлсэн болгоно яаж явчих юм бол одоо чинь одоо 50 бүлийн болно л доо. Одоо энд байж байгаа энэ хоёр бол загварыг одоо хаана хийсэн бэ? Энэс том хэмжээгээр хийсэн одоо энэ одоо том энэ чинь одоо Өрөнгай аймгийн тэр морины гişвтэн дээр одоо чинь 3 м гарантай томор хийгдсэн байхгүй. За. Дамдын янсан гэдэг тэрний одоо ерөнхий загвар л гэсэн үг. Манай энэ шавтайгаа цугийж ийсэн юм. Исгэлэн гэдэг нэг шав байна үү. Энэ цогцлбарыг бол бүтээгч бол та юм байна. Энэ одоо өөрөөр хэлбэл таны бүтээлээр чимэглэгдсэн юм байна. Энэ их сонирхолтой байна л да. Энэ бол таны тэр одоо морины цогцлбараас тийсэр та ер нь яаж яваад энэ бурхны энэ дүр шумлаар бүтээх ажил руу орж байна. Энэ одоо хаана хийгдсэн бүтээл үү? Энэ одоо энд хийгдээд Энтекийн Бодгойг хотод Монгол сүм баригдсан цаа. Тэгээд тэнд хийж авчихсан юм бурхтууд байгаа. Ерөнхийдөө одоо экспортын дарцсан одоо анхны бүтээл болол гэж боддөө шүү дээ. Ер нь яг одоо ингээд өндөр гэгэний маань энэ хэв хийцийг уламжлагч хэр байна өөр хангаа аймагт. Яг одоо энэ дархан чиглэлээр байна. Сүүлийн үе одоо манай залуучууд сайхан юм хийдэг болсон байна. Тэгээ сая одоо ерөнхийлөгчийн одоо нэг ивэл дор нэг 7 сард өсгөлэн гарах тагчдын өсгөлэн гаргаад тэрэн дээр бол одоо тий сайхан хийж байгаа тэр өвийг тээгч одоо Монголын одоо гайвшигтай орчууд бас зөндөө байна. Сайхан төрж гарч. Одоо таны ногоон дээр их бол доороо суурьтай том ширээтэй хийгдэх юм байна тийм ээ. Энэ хийгдээ таан залагдах бай. Одоо уралдаанд сая бол та энэ үгээр одоо өндөр гэгэний өвийг уламжлагчийг тэрүүн байр эзэллээ шүү дээ. Энэ одоо манай бас нэг таньдаг найз байж нар бас гандан хийдий одоо ятгач өдөм лүү. Наадлын одоо баруун зөв хөдөлт нь байдаг дугунд л залах залъя гэсэн тийм санаатай байгаад агш байна. Тийшээ залгаж магадгүй одоо. За. Сүүлд сонирхолтой юм л да дархан хүнийг бурхан захиалдаг гэх юм бол та одоо энэ дархан болж төрсний хувьд тийм ээ. Энэ олон жил бүтээл хийснийхээ хувьд яг ямар бүтээлийг л одоо хий гэж сэтгэлдээ ингээ ургуулж мөрөөдөж явж байна да. Ер нь уран бүтээлч хүмүүсийн нэг хүсэл байдаг л да. Ер нь бол өөрийнхөө хийж байгаа тэр бүтээлийг бол одоо энэ том хэмжээгээр сайхан одоо нэг төмөн үзчих тэндээс одоо таашаал эрчим хүч авч идэг тийм сайхан зохицлоор маягаар одоо тийм бүтээл хийсэн гэж боддог. Тэр бүтээл маань одоо бас ер нь бол хийгдэх бах. Өндөр гэнийч бай. Тэр Эзэнбог Чингис хааныхаа тэр сүр сүлдийг одоо энэ илэрхийлсэн дэлхийн хүмүүс ирж үздэг тийм гайхамшиг одоо бүтээл хийсэн гэж боддог. Тэр бол одоо энэ манай энэ орчууд манай энэ одоо энэ шамнэр хөөгдүүдээр уламжлалаад энэ өнөөдөр биш ч юм аа гэхэд цаашаа бол хийгдэж дэлхийн одоо бьюти чихийг одоо сортоолгосон тийм сайхан бүтээлүүд босноо л гэж боддог. Дархан хүний бүтээлүүд сэтгэлийнхэн дуудлагаар хийгддэг. Энэ л үүднээсээ Монгол дархны урлан гэдэг тэр чигээрэн Монгол соёлын өв байдаг. Нүдний ур, ухааны ур, гарын ур гурав нийлж байж давтагдашгүй бүтээлийг бий болгодог болохоор тэр л нэн ховор гайхамшигт өвийг бүтээхийг хүсэхгүй уран дархан гэж үгүй. Энх төрийн мөрөөдөлч бас энэ л бишрэл хүндлэлийг тээж дэлхий дахныг гайхуулах бүтээлүүдийг үлдээхийг зорж буйн сайхан. Тэртех Монголын эзэнт гүрний түүх Монгол дархчуул ган төмрийг уйрааж гартаан барих 9 эрт 5 хаттай тахир сэлэн бүтээж явсныг дэлхий бишрэн тэмдэглэдэг. Түүн луга өндөр гэгэний соёлын өв уламжлагч уран дархан энх төрийн чамдын энэ хүсэл
Монгол даргчуулын сэтгэл зүтгэлээр баяжин бас дахин дэлхий дахныг бишрүүлэх их боломж билээ. Бид туулсан түүх, туйрвсан бүтээл нь ямархан гайхалтай болохыг он цаг төдийгүй өвлөн тээгчт нь үе удмаар анхааруулах Монголын их удам билээ. Бид энэ дугаараа бас л одоо өндөр гэгэний өв соёлыг бүтээлийн арга дэг сургуулийг өргөжлөж яваа энэ нутгийн нэг бас нэг айл хонортож сурвалжилгаа бэлтгэсэн байгаа юм. Энэ бол Гөлөм Монгол гутал уралдаг нэгэн гэр бүлийнхэн байна. Монгол улсад 20 гаруй ястан угсаатан өөр өөрсдийн бит бус өвийн онцлог шинжийг зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг. Тухайлбал Монгол гутал, Буряд гутал, ойрод госон, цараг, тоохуу, бүхийн гутал зэрэг олон янзын хэлбэр хэмжээ өнгө зүстэй гутал бий. Сүүлийн 20 жил Гөлөм Монгол гутлыг гэр бүлээрээ өвлөн тээж үйлдвэрлэж байгаа дашнор өндөр гэгэний соёлын өвлөн уламжлагчаар шалгарсан байна. Тэд Монгол эр хүний чимэг гангараа болсон сайхан имэйл, хазаар, худраг, дөрөөгээ цогцоор нь хийж урлаж байна. Монгол гутал одоо Гөлөм 3-4 гэр бүл ерөнхийдөө хийдэг. Манай ер нь анх хэвч юм Гөлөм гутал гэдэг юм хийж эхлэв. Өөрөө сайн сурсан байна надад одоо зааж сургаж ингэж. Одоо энийг ингэж хийн, энийг ингэж баяжуулж ингэж хийя гэдэг. Тэгээд тэр үнээс одоо сураад өдний хүртэл одоо ингэж хийж яваадаа баярж авдаг. Энэ болохоор Нанжихаа Гөлөм гэж байгаа дээр үе. Нанжихаа шар Гөлөм байгаа энэ 50 оны. Одоо энэ ингээ сэргэн сурулж байгаа гэсэн үг байхгүй одоо. 50 оны Гөлөмийг одоо ингээд ер нь нэг доотлол нэг 20 хоног тэгээд нэг сар мөрийн хугацаатай ингээд хийж байна да. Тэгээ энэ одоо жирмэн угалз гэдэг байгаа нь энэ гадна талынх нь энэ. Одоо энэ болохоор жирмэн угалз. Тэгээ энэ оруулгынуудыг ингээд одоо эвэр угалз ингээд ерөнхийдөө энэ одоо эвэр угалз гэж ерөнхийдөө эвэр угалзтай Гөлөм гэж явж байгаа юм л да. Тэгээ энэ хээний төрөл бол өчнөө төрөл байна. Тэгээ хас эвэр тэгэл янз янзын одоо нэг амтны юугаар төрсөлсөн л тийм. Дээр үеэс л ер нь бас нэг тэр уламжлалыг нэг эвдсэн юм бол байхгүй ерөнхийдөө одоо сүүлийн үеийн юугаар ингээд сайжруулаад. Тэгээ загвар бол одоо ийм дөрвөлжин загвар. Нутгийн ингээд юу байна? Одоо туугалах, боржгон тэгэл одоо хинти сквадра дарганг гэж явчихж байгаа. 2-3 төрлийн. Одоо энэ болохоор одоо ерөнхийдөө сүүлийн үеийн одоо энийг бодвол ингээд арай том болоод бас ингээд энэ хээнүүд нь бол ингээд цай харах юм бол ер нь дотроо ингээд арай өөр. Энэ ер нь Монголын ийм хээнүүд ч одоо машинаар одоо ингээд оёнхт бол ингээд цэвэрхэн гэж ажиллах юм бол байна. Дандаа гар ойд бол тэгээ нүдний хараа шаардна, жоо ажиллагаа ихтэй. Дээр үеийн Гөлөм бол одоо ийм том имэйч байгаагүй хамгийн том 41 энэ авцсны хэмжээ чинь нэг 41 мэгтэй байсан байдیں۔ Тэгээ Гөлөм нь бол нэг 42 урвтай, урт нэг 76 тай. А одоо сүүлийн үед ийм имэйл нь томроод бас нэг загвар магвар нь өөрчлөгдөд ирэнгүүт тэрийг дагаад Гөлөмний хэлбэр мэлбэр нь бас өөрчлөгдөд. Одоо 99 оноос хойш тэгэл анх хийж эхлэв. Одоо бол 20 жил болсон байна. 20 гаруй жил болсон. Энэ их олон хүний хөдөлмөрөөр боссон л да энэ имэйл. Одоо энэ хэвчлэлд одоо 12 цагаан энийг чи бас уралдаг хүн байна. Энэ модын бас уралдаг хүн байна. За тэгээд энэ дөрөө бол одоо энэ бол дээр үеийн дөрөө л да. Энэ одоо хов хар гэдэг дөрөө байна. За тэгээд энэ бүгдээс л имэйл бичиж байгаа юм да. Тэр дээр хөөмөлт гараар хээг гаргаж авдаг байхгүй. Тэгээ энийг ухад нүдлэн. Тэгээ нүдлснийхээ дараа шивнэ. Одоо энэ шиврээ гэдэг чинь бол одоо нөгөө яг хүний гараар очиж нэг шивээд шивснийхээ дараа ойно.
Тэгээд энэ нэг ямар нэг ингээд одоо энэ нэг утас тасарлаа гэхэд энэ гар уяаны ч юм бол байж идэг хөвгддөггүй. А техникээр одоо ингээд машин чинаа очсон нэг утас ингээд хөвөрөхөд ингээд татхад хөвчдөг штеп. Тим жишээний. Тэгэхээр хамгийн гоё давуу тал нь болохоор нөө шивүүр уяа гэдэг нь тэрэндээ баг. Одоо энэ болохоор одоо цагийн материалтай л гүйлмэлтэй байна. Одоо энэ болохоор яг оёдл арай багтаал хийж байна л да зарим нь. Өдөр тутмын бас нэг өдөө гадаа нэг усуд нэг юуны хэрэглээндээ. Одоо өдөр болгоо ингээд тохоод хэрэглэлт бол боломжтой. За энэ бол одоо хуучны нанжинхаа гүлв. Энийг бол одоо шивүүр оё. Шивүүр оё гэдэг чинь одоо энэ л дээ. Одоо нэг утас тасрахад ий чинь бол одоо байж лээ. Аа машин татсан бол эн чинь нэг утас тасрангууд төөрөө ивчдэг байхгүй юу? Энэ бол одоо 6 густай гүлэм гэдэг. Одоо эмээлийн гүлэм хэсэгт одоо ингээд энэ ерөнхийдөө суур шир гэж орж байгаа юм. Энэ шир. За тэгээд энэ гадна талын энэ одоо хөвөө одоо энэ одоо жишээ нь энэ хөвөө гэж орж байгаа. Энэ чинь болохоор одоо энэ хээгэл хамгаалсан л одоо ийм наашн гэж хөвөөгээд ингээ бараг 5 6 төрлийн ерөнхийдөө арьс орж байгаа. За энэ болохоор нэг девс гэж юм. Тий одоо эмээлний одоо энэ юуг хамгаалсан. Энэ болохоор нэг дөрөвний сур гэж ингэж одоо энэ дөрөвнийхөө сурыг хамгаалаад одоо ерөнхийдөө ингээд одоо ер нь ингээд энэ ингээд яг бүрэн одоо ингэж л орж ирнэ л дээ. Энэ болохоор дэвснэ. Одоо модондоо ингэж ийгээд дэвснэ. Энэ дөрөв сурна. Одоо ер нь л ингээд нэг ийм л одоо ерөнхийдөө нэг гүйцэд одоо ингээд юу яаж байгаа нэг юм байгаад. За гүлэм ихэд эхлээд одоо ингэж сайхан модон бэлтэн. Заасан дараа эхэлж хийгээ одоо зураад цохоож жогоод. Тэгээд одоо энэ дээр энэ модон одоо харуулсан модон дороо ингээд хийгээ ингэж одоо буулгаад цоолборлож буулгаад. Тэгээ энийгээ бас ингээд нөгөө ийм одоо гутгаар өөрөө ухна л да бас. Одоо бас нэг сэлбэр маягийн юм давхар явагдаж байгаа байхгүй чинь. Одоо энэ хар савхаа ингэж бэлдэж энэ дээр хэвлж гаргаж ирээд тэгээ энэ хөдөлтүүдээ хийгээд тэгээд ерөнхийдөө энэ ширэн дээрээ тавиад ингээд одоо эн чин наан бараг 5 6 дамжлага явагдчихэж энэ дээрээ тэгээд ер нь оёдлоо хий. Тэгээд оёдлоо хийгээд ер нь тэгээд хамгийн сүүлийн шатрагуул одоо нэг иймэрхүү шатан дараа л одоо дуусах юм ингэж гарч ирж байгаа. Тэгтээ өв соёл гэдэг утгаараа эн чин дараагийн юмд ингээд үлдчихэж байгаа учраас энийг бас үргэлжлүүлээд бас л сайн хийгээд одоо ингээд хойч үедээ ингээд үлдээгэж явж байвал хамгийн гол юм л тэр. Дээхэн үедээ бол энийг бол өргөн эргэлжсэн байгаа юм. Одоо энэ элбэг байсан. Нэг хэсэгт тухайн үед ингээд тэгээ одоо эн чинь тэрнээс чойш одоо тэр үйлдвэрлэх анч байсан байна. Нэгдэж. Тэгээ хоёрдож эн чинь ховордож ирсэн. Тэгэл бас л үнэтэл бас нэг өв болоод юу болоод үлдэж байгаа учраас одоо улсууд ихэвчлэн одоо ингээд сэргээлгээд одоо аав ээж юм уу эмээгээс одоо ингээд уламжилж ирсэн юм асаа сэргээлгээд хамгийн гол сэргээлэх тийм сонирхол ихтэй болчихсон сүүлийн үед болж байна. Энэ бол одоо 32 уулц тогтол байна.
Одоо энэ дээр ингэж хараа гэж орж ин оймос. Тэгээ нь уллага нь энэ байна. Олно. Наамл ултаа голд нисгий хийгээд хоёр давхар ингэж шир хийгээд хөнгөн шингэн тийм хутлал хийдэг. Өндөр гэгээний лам хутлал гэж энэ Монгол хутлыг бодвол арай өөр бас өөр загварын одоо хөнгө арай хөнгөн дүү хутлал хийдэг. Монголчууд эртнээс хийцийн нарийн нар гангарч цэвэрхэн донжин таарсан имэйл тохож хүлэг морин чимэж ирсэн. Ийм нүнжигтэй гоёлтой болохоор монголчууд амны хишигтэй тэнгэрт ивэгдсэн улсууд хэмээнч ярьдаг байх. Гутлын ул нь газрын шороо сэндийчихгүй, ургамал амтны аминд хүрэхгүй гэсэн инэрэнгүй үзлийг шингээж, уран гарт үйлчдийн хатгсан хээ хвараар чимгэлсэн монгол гутал маш олон дамжлагыг дамжин хийгдэнэ. Эйтэн монгол гутал хүннүүгийн үеэс уламжлан их гүрний үед одоогийн хэлбэр загвартан орсныг тэрл хэвээр нь урлан өвөг дээдсийн соёлын өвийг тээжва энэ гэр бүлийнхэн хүн бүр өөрөн өөртөө соёлын өвлөгч болохыг харуулж яваа билээ. Монгол айраг гэдэг бол бас одоо дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн гайхамшигт эдээ ундааны нэг. Монголын одоо эдээ ундааны соёлын үйлдвэрлэлийн ахманлаа гэж шийдж болох ийм зүйлээ. Тэгэхээр Монгол айраг эсгэх ширэн хөхөөрийн гайхамшигт мөн чанар нь юундай байна. Энийг яаж идээлж, бэлтгэж боловсруулдаг юм. Бас Монгол хөхөөрийг яаж уралдаг тухайд энэ үлийг өвлөн залгамжилж яваа нэгэн сайхан Хөрөн гаргахын гэр бүлийнхнийг тав хүнтэйгэн мөн сурвалжилгаараа уулзуулъя. 4 цагийн эргэлтэнд дураараа нүүх нутагтай 5 зүйлийн тариа будаа нэгдээтэй малчин Монгол түмний бахархах зүйлийн нэг бол хөдөөгийн сайханд малынхаа шимийг хүртгэхээс эхэлдэг. Монголчууд мордны их соёлон уламжлан авч яваа нь айраг эсгэх зан үйлээс илүү тод харагдана. Адуугүй бол айраггүй, айраггүй бол найраггүй хэмээх хэлцүүг монголчуудын нүүдлийн соёлыг тээж яваа их ертөнцийн эгэл нэгэн амьдралыг өгүүлнэ. Ийм л жаргалыг нэгэн насны их жаргал болгон төрсөн нутагтаа сурсан дадсан адууга маллаж айргаан эсгэж суугаа сайн бэлгийн өвгдийн үеэс сууж үнтэй сайхан намарж иж байна. Сайхан намар болж байна, мал сайхан таргалж байна. Цуныхаа цагт бас хэмжээнийхэл сайлсууг авлаа. 1971 онд намын ураа эвлийн илгээлт мал аж ахуйн үйлдвэрт 50,000 охид төвгүүд гарч ажиллаж байсны нэг нь бий байгаамаа. Эдүүгээ 49 жил мал аж ахуйн үйлдвэрт ажиллаж байна. Энэ хугацаанд сумын аваргыг 6 жил аймгийн хошоо аварга гэсэн алдар цол хүртээд явж байна. За Монгол хүн байгаагийнхаа хувьд Монгол гэсэн сэтгэлгээтэй Монгол мал аж ахуйгаа хөгжүүлж явах юмсал гэдэг л зорилго ер нь их тавьсан. Тэгээ би нэг ганцхан юмараа бахархаж явдаг юм. Би ганцаараа хонио саагаад хониомаа заахав дээ. Тэр үед чинь би нэг 90 хэдэн хонил саадаг байсан. Ганцаараа саадаг. Тэр үед гашаа гэж байсангүй. Тэгэхэд морьтой хэд тойруулж хурааж угаал ороод буугаад холбоол тэгэл нэг 5-6 хонь холбоцтой хүн зэрэг чинь л нөгөө хоньнууд чинь ингээл зөрөө зурхууд айраал одоо ингээд ингээ холбоодох гэсэн шиг бүр суган дойгоор дайраал буруу дайраал одоо бас их хэцүү холбогдохгүй гэж дайраад одоо бүр цайсан цухтаах биш. Холбогдохгүй дайраад. Тэгж холбогддог байлаа. Мал хүн хоёр яа дасна, яаж тэр малыг хайрлж инкрилнэ, яаж диктатор ярагчил бай, хайр инэрлэгч бай. Тэр малтайгаа яаж харьцаж чадаж байна гэдэг л ганцхан онцлог байдаг. Би миний уурган хол гэдэг нэг хол мөр байсан тэргээрээ нэг 2-3 тойрол тэг чин зүгээр шаавг нэгэл ингээл нэг гэрийн бүр шиг ингээд цогсчихно. Тэгээд дэрэгдэн төвшчихаал холбоно. Нэг 7-8 хоног холбогдох юм хамгийн эхлээд бол тэр чинь тараад явчих. Тэгэхээр нөгөө тарсны хууралгаал эргүүлээл бөгнөлөл байхаар тэгээд нэг 10-аад хоног тэгэл сүүлдээ босохоор миний түүний ярддаг шиг өөдөөс дайраал өөрөөсөө ярддаг. Тэгж саадаг байлаа.
адуун соёл гэдэг утгаар нь байхгүй болчих гээд байгаа юм шиг л юм. Хэдхэн морьтой улс ашиж ирээл уралдчихдаг. Явган яавтай машинтай ийм л наадан болдог юм. Тэгэхээр энэ жорооморны нэг зохицолбортой болгоод жилд одоо бас нэг тэдэн жороомор явуулъя гэдэг утгачлалаар бас болцол гаргадаг чи. Ингэж ажиллах юм бол бас адуун соёл маань арай дээшээгээ явах юм болов гэсэн нэг юм бодол байдаг юм аа. Гөхөр гэлтгий болохын тулд голоо сайн чигийг авах хэрэгтэй. Ардлаас нь сайн ухаад өгвөл гөхөр доогуур нь цүндийж зайтай олон литрээр ордог болох учраас. За одоо ингээ голоос авна. Ширнийхаа нөгөө гадна өсөн талын дотор нь хийгээд ингээд өсийн авсан тал нь дотор нь гараад махан тал нь гаднаа гараад гөхөр эсгэж. Нөгөө талын доторт нь хийчихэр яах юм бол? Тэгээд махан тал юм чинь мэдээж айргандаа зогцохгүй гээд дээрээсээ л. За одоо ингээд хамгийн гол нь нөгөө гөхөрийн юу чинь ам нь том ар талаасаа ингэж ухаж өгөөд булан томтой бол их арив ордог. Булангаа их баг гаргачихвол их жоохон литр багтай байдаг. Тийм л юм байгаа юм л та. Амаа сайн гаргаж шүү. Хүчтэй болно. Доод нь 50 юм чи. За. Тэгээд одоо мөрөө болохоор энэгээр эсэхгүй энэс арай том дугуйлах. Наатгаж эсгэж бод өөр том болгоч. Гөхүүрээр шилдэг гөхүүрийн айрыг болж исэн юм. Шилдэг гэр гэж нөгөө Монгол өв соёлын юугаараа гөхүүрийн шилдэг гэрээ бас яг өв соёлоороо шилдэг гэр бүл болж исэн. Тэгээ дундах юу нь болохоор нөгөө би хүүхдүүдийн цугааранд нь ийм гөхүүрийн сүмнэр таллагны сав хийж өгдөг юм. Намрынхаа айргийг ахрынхаа эсгийн чингээгээ тэгээд марланд боож эндээ хийж хадгалдаг хөхөр маань нэг байгаа. Тэр нь болохоор одоо уул нь ингээд бас ганцглаа борив маягтай л хийсэн чи одоо хүүхдүүд нөгөө задгын мөнгө хийдэг юу болгочихсон ингээд гэртээ тавьчихад энэ нь болохоор ганцглаа айргаа эсгдэг борив маань ингээд мотор ингээд энэ гавчлах нь уул нь байсан. Ингэж гавччихад ганцглаад явдаг юм борив байгаа юм тий. Колумб улсын Богота хотноо ЮНЕСКОгийн соёлын бит бус өвийг хамгаалах конвенцийн хурлаар хөхүүрийн айраг эсгэх уламжлал холбогдох зан үйлийг ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын бит бус өвийн жагсаалтанд бүртгэн авсан билээ. Ингэснээр айраг эсгэх өвөрмөц зан үйл соёлын бит бус өвөө дэлхийн өвд бүртгүүлсэн хэрэг. Тал нутгийн нүүдэлчин монголчууд амьдралынхаа явцад гарган авсан хөхүүрийн айраг Монгол улсаас ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын бит бус өвийн жагсаалтанд бүртгэн авсан 15 дахь өв юм. Айрагны өв соёлын язгуур болсон Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Харьяат Гүндэг магийн хөхүүрийн соёл, хөхүүрийн айраг эсгэх уламжлал холбогдох зан үйлийг түгээн уламжилж ба туршлага. Энэхүү их ажлыг бүтээхэд ихээхэн нөлөөлсөн хэмээн бахархах хүн олон бий. Нөгөө талаар Өвөрхангай аймагт хөхүүрийн айраг эсгэх уламжлалт арга технологи өв язгуураараа оршиж байгаагийн нэг томоохон баталгаа билээ. Гэсэн нэг 130 ихний ээлжинд ингээд орчих байх. За би хөнгөрөөд явчих шиг л болсон. Би яг замд энэ гот орж ирж байсан тий өдөр. Энэ араадад нэг ярилцлага өгөх гээд үл хүүтэйгээ хоёлаа явж исэн чинь замд хүүхэд уцтаад ээжи нөгөө айрыг хөхүүр бүтгэгдэж гинэ. Тэгээ миний би хөнгөрөөд явчих шиг болж исэн. Тэгээс энэ манай хүн чинь бас нэг одон тэмдэг авдаг юм би тэрэнд нэг тэгж би хөнгөрч байгаагүй зүгээр аргагүй нэг Монголон гэсэн өв соёл дэлхийн хэмжээнд дуусгадна гэдэг бас бид хоёрын бас нэг энэ амьдралд тэмцэж тэмүүлж явсны ашиг шин бас гарч байна да гэд нэг
сэтгэл сэргээд бие хөнгөөд авчих шиг л болдго юм билээ. Өвөг дээдс маань нутаг усныхан маань энэ гөхөр гэдэг имийг эсэмшиж хэрэгэлдэггүй бол би юундаа юм байх вэ гэж л их бахархаж байлаа. За гөхөр бол зөндөө олон хийсэндээ нэг 2-30 гаруй гөхөрийг хийсэн байх гэж бодож байна. Манай 3 хөө гурвуулаад гөхөр хэсэг нь хийн. Унхныхны гөхөр гэж одоо манай удмын аав өвөг дээдсэн ихэн тэгж их сайхан гөхөр хийдэг байсан юм гэлээ. Тэгээд л тэрийг л одоо дасалчихгүй тул нутгийнхныгаа бас эрүүл цэнхэр савны хэрэглээгүй болгохын тулд Монгол орноо тийм ээ айл болгонд байгаа өхөрийн ширийг гөхөрөө хийгээд цусангаа цагаан идээг хийгээд хэрэгэлчих юм бол хүн эрүүл байх юм аа гэсний өөр хөвгтийн эрүүлийн төлөөс эрүүл байлгахын төлөө бол гөхөр хийж хэрэглээсэй л гэж боддгийн хэрэгэлж байгаа манай нутгийнхан 473 474 475 476 477 998 за одоо хандсан юм одоо миний гөхөрийн онцлог бол ам томтой. Тэгээ булан сайхан том гарах юм бол маш их ариван ордог. Айраг нэг ариван ордог гөхөр болдог. Энэ гөхөр маань болохоор хээлийн зөндөө их шударчсан. Энэ хээлтэй болохоор жоохон хэврэг байдаг болохоор ингээд хээлийн зөндөө их шудраад ингээ өргөөшн жоохон наривтрхан уртаашаа юм юу. Гөхөрийг араас нь ухаж өгөх юм бол хоёр тийшээ түнтийж байж айраг их ариван ордог. Араас нь ухаагүй гөхөр ганцхан гүзэн цөндийгээд бага ордог л доо. Тэгээд энэ гөхөрийн мөрөн ийм ухамтай их биш бас арай гоёлтой иймэрхүү. Хамгийн гол нь энэ буландаал байгаа юм гөхөрийн хийц гоёлно. Булангаа зөв сайн гаргаж чадвал гөхөр гоёлно гэж үздэг юм. Миний энэ гөхөр энэ айргийг одоо хийж эхэлснийг ерөнхийдөө 30 гаруй 40 шухуу үцэрлэнд орсон мандат энэ байгаа юм. Гүүний айраг бол 100 цагт манай хүн ардын өдөр тутмын хэрэгцээд хүнсний чухал зүйл билээ. Төв Азийн айргийн өв соёл мянган жилийн түүхтэй. Айргийг гүүгэн бариад унгаан татаж малын гаралтай савнд боловсруулан гаргаж авдаг уламжлал өдгөө зөвхөн Монгол болжээ. Энэ уламжлалыг өдөө талд төдийгүй хот хүрээ газар чи хэвээр байлгах чин зорилгыг эрхэмлэж явдаг хүний хувьд Гүндэгмаа гөхөрийн айраг гэр майхныг нийслэл хотод нээгээд нэлээд хэдэн жил болжээ. Аагтай таантай айраг насaan амин дэмэн авдаг монгол хүнд ширэн хөхүүрт тисгсэн айргны сэнгэнсэн үнэр амтыг мэдэрч суух нь нэн таатай. Энэ зан үйл хөдөө хотын хаанч Монголын өв соёлыг эзэнтэй байлгах гэж хичээн зүтгэдэг сэтгэлийнх нь илэрлэжээ. Өв тэгч гэдэг утга маань Монголон гэсэн сэтгэл нь л одоо ард түмэндээ харагддаг, тэр агуулгаан чанараа даадаг, бүтээдэг ийм л хөдөлмөрчин хүнийг л өнөөдөр өв тэгч байх бол гэж бодсон биш тийм. Одоо дээр үеийн л уламжлалсаар дахин шүтэж бишрийн шүтэж сөгдмөр гэж өдөр болгон дээдөөж өргөдөг. Үлмий доор одоо өвдгөнд нь байран мөр гэж явдаг. Хариулангоо. Ийм утгаараа бол би өв тэгч хүн мөн юм аа л гэж өөрийгөө ойлгож байна. Их нь болохоор Монгол уламжлал дээдэлж одоо ерөнхийдөө бол Монгол гэсэн сэтгэлгээ Монгол гэсэн ах хуйгаал устчих юм болох байл гэсэн бүх хүмүүс л мал хуйгаараа байгаль дэлхийгээр одоо ерөнхийдөө Монголон гэсэн сэтгэлэл гээч юм болох гэсэн Монголон гэсэн сэтгэлтэй л өвтэйч гэж боддог шүү дээ чинь тий. Айл болгон өвлөн тэгш шүү дээ ерөн тийм ээ. Айл болгонд одоо Монголынхон өвийг авж ихэн буйныг хадгалж аваа юм тийм Монголон гэсэн сэтгэлтэй. Тэгэд хамгийн гол нь сургуулийн одоо хичээлд одоо энэ Монголынхоо юг ахыг төлхөө их оруулах юм бол Монголын өв тэгчэд олон болох болов хадгалах хүмүүс их олон болох болов гэсэн тийм бодол байдаг. Малчин сайн билгийх
Нэг нь адуугаан хариулж, нөгөө нь айргаан эсгэж, эртний заншлаан гээйлгүй арьсан хөхүүрийг үе дамжин хэрэглэж ява өвлөн тээгчид билээ. Бид үндэсний их баяр наадмын үеэр Монголын уламжлалт эсэг цагаан эдээ болох айргны соёл ахуй заншлыг гадаад дотоодын аялагч жуулчдад сурталчлан таниулж, хөхүүрийн айраг наадмыг Хүй 7 хоногт зохион байгуулдаг. Ардын уламжлалт ёс зан үйлийг сэргээх, соёлын өв уламжлалт мэдлэг арга ухааныг дэлгэрүүлэх, уламжлалт арга ёсыг сэргээн хөгжүүлэх энэ арга хэмжээнд хөхүүр эсгэх талаараа Гүндэгмаа байнга оролцож сурталчлана. Өргөн сайхан талдаан малчин заяаны жаргалыг эдлэн суугаа ийм л өв тээгчид биднийг бусдаа сондоошуулж Монгол хүн болгож байгаа хэл, соёл, уламжлалаа өвлөн суудгийм. Хэрв айргийг дэлхийн бусад оронд үйлдвэрлэж эхэлвэл зөвхөн Монголд үйлдвэрлэснийг жинхэнэ айраг гэж нэрлэх эрхийг үүгээр хамгаалж байна хэмээн ЮНЕСКОгийн батламжид заасан нь чухамдаа Монгол хүн бүр өв тээгч байдгийн бахархал бодит заалт болсон хэрэгэ. Монгол өв соёл хөтөлбөрийн маань нэгэн дугаар инхүү жаргаж байна үзэгчдээ. Бид нүүдлийн соёлын гайхамшигт бүхнийг дэлхийд цор ганцаар авч үлдсэн амьд халуун улбаагийн өргөжлөж яваар төрний хувьд бидэнд үзүүлж өгүүлэх юм далай мэт таригдан байна. Тэр их далай мэт ариун сангаас бид шанганыхаа хэрээр утгаж та бүгдийн гэгэн мэлми оюун сонорт өргөн барих дараагийн дугаартаа бэлтгэхээр аян замд орж байна. Тун сонин сайхан ол зомогтой эргэж уулзцай үзэгчтэй түр баяртай.